яар бусдыг хүндэл. За юуны тухай ярих вэ? Бид одоо нийтдээ ер нь 9 жил жолоо ирж байгаа. Тэгээд одоо бид өчтөө болоогүй дээ шүү дээ. Ерөнхийдөө сайн болж чадаагүй дээ. Гарах шалтгаан ерөөсө хурд хэтрүүлдэг юм уу? Нойр мөглөдөг юм уу? Одоо тэр яг хажууд нь багтахаар бид нар мэдэхгүй шүү дээ. Юу л яадаг бах та. Шинэ жолооч нарыг хэрдэг. Тэгээд дөрмөө сайн мэдхгүй. Машиныхаа одоо энэ чи 100 гаруй тонн ачдаг машин шүү дээ. Тэгээд машиныхаа тэрхээ чадал болдго юм уу? Яадаг юу их хурдан тавьдаг. Тэрнээсээ л болдог байх гэж боддог шүү дээ. Замын нөхийг маш юу тойрмоор гоё. Хөнгөө ч юм одоо үнэхээр зайлшгүй шаардлагатай бол зам ерөөсөө нэг хоёрын хооронд юм дээр тойроо тэрнээс болж их асуудал үүсэж байна. Хойно осын зохицолтын тэмдэг тавиагүй. Осын үед аварын гэрлээ бол асаагүй байсан. Үүнийг бол манай хөдөлгөөн тэргуулийн ажилтнаас бид мэдээллийг аваад Viber group буюу дотоод шугам шилжээгээрээ бол тухайн тээврийн компаниуд буюу бусад тээврийн ажлын жолооч нарт анхааруулсан. Яг үүн мэдээллийг өгөөд 2 цаг болоогүй байтал бол уг зогсож байсан тээврийн хэрэгслийн араас хоосон тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн ослол гаргасан байдаг. Тэгээ болохоор жолооч нартай бол хурдаад хөлзөөлөхийг ороод хийж өгмөрөө да. Тэр үүнтэй үед бол би жолооч нарт буюу тээврийн компани хабын ажилтан тээвэр засварлагч нарт анхааруулж группээс өгж байгаа мэдээллийг бол тухайн бүр жолооч нарт яаралтай мэдэгдэж зам тээврийн ослол 30 цагийн талаар хамтаж ажилласаа гэж та бүхнээс хүсэж байна.